Сайн бацхан үзэгчдээ яг одоо Мандимын сайт холбооны ууган хороо болох цэцэг төчний тэг 13 дугаар ангитээр хүрэлцэн ирсэн байна. Одоо бүгдээрээ байлдагч Тэмүүлэнтэй хамтдаа анги хороогоор нь танилццгаая. Оргирээ. Сайн байна. За ангитай танилццгаая. Анга танилцуулаад юм. Бинтэлтэй гарч. За одоо жоохон ингээд танилцуулаад юм гэсэн үг. За одоо энэ ингээ манай шалган нэвтрүүлэх байр байна. Одоо энэ манай уулзсан байр байна. Энд чи одоо ингээ манай хуцаа зэрэг аль пааж байгаа зэргүүдийн маань ар гэрээс хүмүүс уулзахаар ирэхэд энэ дотор орж уулздаг байгаа. Тэгээ бас дулаан орсон цагт энэ гадаа сахан суугаад уулзцгааж болно. За тэгээ одоо идлээ манай ангитай танилцгаая. Уулзалт бас тэгээ 7 хоногт хэд удаа уулздаг юм бол? Йоо, яг карантины хугацаанд бол зөвхөн амралтын 2 өдөр л уулздаг гэсэн. Харин одоо карантин дуснаас хойш 7 хоногийн альч өдөр ингээ орой 6 цагаас өмнө хүс үед ирээд уулзч болно. Тийм. Ер нь ангийнхан хүүхдүүдийн тий ар гэрээс нь хэрэг уулзж ин чамдас эргэлдэж чинь нэр тийм. Ер нь бол хөдөө орон нутгаас татгдсан зэргүүд уулзалт бол ер нь их бага ирдэг. Яг үнэхээр зайлшгүй шаардлагатай бол ингээ дарганыхаа утсаар яриад ингээд уулзалт дуудаж болдог. Тэгээд ер нь хотоос ирсэн зэргүүд уулзалт бол ер нь тогтмол ирдэг. Гэтэ эцэгчүүд ер нь амралтын 2 өдөр л ирдэг. Ялч зам тэгж таард юм шиг лээ. Тэгээ яг тэгж амралтын 2 өдөр ирэхэд манай дарганаар гоё чөлөөтэй гоё уулзуулж өгдөг. Тий. Тэр нэ. За хэдүүлээ одоо энэ байрны 3 давхарт Монгол улсын Баатар Максрын Жанчвийг мөнхжүүлсэн байдیں۔ Тэгээ одоо хэдүүлээ тэрнтэй орч танилцгаа. Тэгээ 3 давхар. Тэгээ давхартай өөрөөр салбарууд байдаг. Тэгээ 3 давхарт радио холбооны рот гээ одоо яг миний байгаа салбар байгаа. Тэр чинь одоо яг Монгол улсын Баатар Максрын Жанчвийг эдэлж хэрглэж исэн зөөс одоо ор хөнжил гээ хувцс хонор гээ бүх юм ингээ хадгалсан байдаг. Одоо хэдүүлээ тэрийг орж үзье. Баны баны 1 2 дугаар зэгтэл 3 давхар. За. Яа. Охоо. Гүсгэ. Сайн уу? За ингээ манай радио холбооны рот байна. Одоо ингээ хоймортой манай рот маань Монгол улсын Баатар Максрын Жанчвийг мөнхжүүлсэн байгаа. Монгол улсын Баатар ахлах төрөж Максрын Жанчив маань одоо ингээ дайны хүнд хэцүү цагт одоо ингээ холбооны утсаа өрөөд ингээ гарн гимтсэн болохоор ингээ 1 км хэдэн килограмм үзэгдлээ. Өөрөд бүтэн 1 км мөлхөж явсан байдаг. Тэгээ яг гарын шаргацсан болсноос ингээ шаргацснаас болоод холбоогоо залгах чадахгүй. Тэрнээс болоод ингээ амдаа цугаад тэгж холбоо барьж ингээ өөр аймагаас алдсан байдаг. Одоо энэ дээр бичсэн байна л да. Бүгд найрамдах Монгол ард улсын их хурлын тэргүүлэгчийн зарлиг Максрын Жанчвт Монгол улсын Баатар цол олгох тухай бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдээс тогтоохно гэдэг. Одоо ингээ Монгол улсын Баатар цол олгоод бүгд найрамдах Монгол улсын Баатар Максрын Жанчвгээ одоо ингээ мэдээллийн тавьсан байна. Тэгээд одоо энэ чи Батлан яамны сайдын шал халах голын районд милитарист Японыг бут цогц нийтгчийн жилийн ойг тохиолдуулан бүгд найрамдах Монгол ард улсын Баатар Максрын Жанчвийг ардын армийн холбооны тусгай батальоны 1-р ротын 1-р саллааны 1-р тасагт мөнхжүүлсүгэ. Хамт олонноо хүндгсэн бүртгэгдсэн Монгол ард улсын Баатар Максрын Жанчваас суралцсан нэр алдрыг нь мөнхжүүлж явахыг өөрөг болгоцгоё гэд Батлан хамгааллын сайтаас ийм зарлиг гаргасан байдаг. За тэгээ ингээ эдэлж хэрэглэжсэн зүйлс орд ирнэ. Ингээ өмсөжсэн хувцас. За тэгээ өмнөх байгаа. За ингээ хэдүүлээ манай соёл амралт өрөөтэй танилцъя. Энд одоо ингээ манай цэргүүд маань чөлөө цагаар ингээ өөрийгөө хөгжүүлж болдог тийм өрөө байгаа. Одоо энэгээр шатар даам ингээ ясан мод ингээ онсон тоглоом Монголын уламжлалт онсон тоглоом байна. Тэрүүгээр ном сонин одоо жишээ нь энэгээр манай ингээ радио холбооны рот явж исэн юм гавьяа шагналууд байна. Одоо энэ цомнууд. Тэгээ одоо энэгээр манай номын болон байна л да. Бас энэ дээр ном. Энэчнээс ер нь манай цэргүүд их ном авч уншдаг. Тэгээ ийм янз янзын гоё номноос бүтсэн юм ном болон байгаа. Одоо ингээд ном авч уншиж эндээс тэгэх юм бол нөгөө нэг хугацаатай авдаг уу? Үгүй энэ бол чөлөөт яг бидний өмчлөх гэсэн үг л дээ. Бид нэг ингээ хөсөн үедээ уншаад хөсөн үедээ ингээ буцааж тавьж болно. Яг тийм биднэрт зориул зөвхөн биднэрт зориулсан тийм ийм маань ном болон байгаа.
Энд бас ямар өдрүүдэд хэрэг цагийг өнгөрүүлдэг вэ? Бид нар бол ер нь чөлөө цагаараа ингээ өссөн үе дээш орж ирж байна. Эл гол нь чөлөө цагаа яаж өнгөрөөх нь бидний сонголт. Гоё өөрийгөө хөгжүүлнө ингээ ном сонь уншноо, зурагтаа үзнэ. Гэл гол нь бидний сонголт. Тийм болохоор энийг ингээ соёлын амралтын өрөө гэж нэрсэн байгаа. Зэрэгүүд бас тий соёлын амралтынхаа өрөөнд байх хэрэг дуртай бай. Ер нь хэлтэй байдаг л. Ер нь би анх ингээ цэрэг дээрээ ер нь ийшээ орж болдгоо ах гэж бодчихсон. Ингээл анх харахад амар гоё өрөө. Тэгэл амар олон гоё юмтай. Тэгэл орж болдгоо яадаг өрөө юм бол гэсэн. Тэгэл яг утгыг мэдэл. Тэгээ тэрнээс хойш ер нь бол цэргүүд салхаа байсан. Ном унших нь ингээ сайхан уншиж идэг. Энд чинь ингээ шагаа тоглож идэг те. Ингээл зурд үзэн үзэл. Тэгээ энэ соёлын амралт төр бол ер нь бидний баг хамгийн их гоё чөлөө цагаа өнгөрөөдөг өрөө. За тэгээд манай цэргүүд арин цэврийн өрөөтэй нэг танилцъя. Миний ортой хайртай цэгээр. Манай цэргүүд маань ингээ ариун цэвэр хэсэгтэй. Тэгээд бид нар бас дотроо усанд орж болдог. Тэгээд дотроо ингээ өөрсдөө хүссүүд ингээ усанд орж болох юм дүүштэй. Ингээ дотроо угаална машинтай ингээ хувц муцс ингээ зааварт юм бол угааж болдог. Тэгэл хүссүүдээ. Угаалгын өрөөг бол үед ашиглах юм шиг. Хүссүүд ашиглана. Манайх болохоор 7 хоногт нэг удаа усанд ордог гэсэн гэж. Гүү тэр бол карантин л та. Карантинд нөө нэг ялч шахаад болохоор 7 хоногт 2 удаа оруулдаг гэсэн л та. Манай хараа одоо бол бид нэр хүссэн үед орж болно. Тэгэл хүссэн үед. Бас тэгээ энэ ашиглаж байгаа өрөөнүүдээ өөрсдөө угаачсан юм шиг. Тийм бид нар ингээл өөрсдөө бид нар чинь ингээл ашигласан бол шууд ингээ араас нь цэвэрлэл явдаг. Манай ингээ дүрэн байд юм л да 13 дүрэн. Тэрэн дээр ингээ хасгсан бол арч гэл тийм дүрэн байдаг. Тэрийг бол бид нар их сайн мөрддөг. За ингээ манай. Хараад байгаа юм шүү. Дандаа эргэтэй өрөө байгаа. За идлээ одоо энэ манай ахуулчлага өрөө байна. Энэс юу байгаа л. Одоо энэ ахуулчлага өрөөнд маань цэргүүд ингээ орж ирж үс гизгээс болох одоо ингээ хоёр сандлаа. За энэ суугаал ингээ үс гизгээс суулаад тэгээ захтаав бид нар их сольдог. Тэгээ захтаавгаа орой болгон солихдоо ингээ энэ цугаад эндүүддэг. Одоо тэр дээр ингээ хоёр эндүү байна. Тэгээ ингээ энийг ахуулчлага өрөө гэдэг. Танах бас жинтэй юм аа тий. Үс цастаг зэрэг баг. Би таарсан өмнөх тэр яг очиад тасан хүчтэй таахгүй. Тэгэхээр тэрүүдийг өсгөө гэж чаддаг. Гэхдээ бид ч бас ингээ жоох утцмаа ингээ багаар оруулж болдог байхгүй. Тэгээ ингээ жоох урсуусаа жоох хэлбэртэй болоолаа. Бидээс гоё л да. Тэгээ ингээ жоох үс цастаг зэрэг байгаа. Тийм үү? Тэгээ ингээ өмнө ийм байж байгаа. Өмнө жил засар байсан. Өмнө жил ийм байж одоо доор ийм болсон байгаа. Гэл жил хэрэгцсэн олон гоё явж байгаа маань зэрэг. За одоо хэдүүлээ доошоо хотог шидэлтийн клубтэй танилцъя. Месрүүр гэдэг нэг хотог шидэлтийн клуб байгаа. Тэнд цэцгчний хүмүүс явд юм бол. Тэрнтэй гол яг ингээ өөрөө өсөх юм бол сонирхолтой зэргүүд нь явна л та. Тэгээ авьяастай тэгэл хотог шидэх сонирхолтой болно. Ор явж болдог. Энэ юм галын бол юм л та. Тэгээ бүх юм ийм дотроо ингээ элцэн байдаг. Одоо дотроо дүүрэн усан байна. Тэгэл гал гарахад бол ингээл галын болон ашиглал ямар ч асуудалгүй байгаа. За хотог шидэлтийн клубд ороо. За. Одоо ер нь ингээл өдрөөлгөн л хуваар байгаа шүү дээ. Та хэдийн хуваар хангалттай санагддаг уу? Эсвэл ингээд зарим зүйл ингээд цагтаа багтдаггүй юм уу? Тийм зүйлс байдаг уу? Яг миний бодлоор бол тэр хугацааг цаанаас нь бүр яг тааруулаад тийм зохицуулсан байт юм байлээ. Яг бүх юм яг тэдэм юмд дамжин гэсэн бол яг үнэхээр амжиж чаддаг. Тийм болохоор тэгж давчин мовчоо яг өөрөө л амжуулж чадвал тэгж хугацааг нь яг зөв ашиглаж чадвал нэг давчин юм шиг санагдаг юм бодвол. Гол нь ингээл өөрөө зөв ашиглах нь чухал юм байлээ. Одоо чи бас тэг өөрөө Баярлалаа. Одоо иш. Би Аранга аймгийн Эрдэнэ сумаас татгаж ирсэн. Өдөө орон нутгаас. Тэгээ одоо ингээ зөвсгч нийтийг 13 хуцаа зэрэг албаа хааж байна. Одоо бас зэрэгт байх ямар вэ? Дээрээс ханж гин үү? Ер нь юу бодогдож байна? За яг бол надад бол карантинд бол ер нь хэцүү байсан эхний хэдэн сар. Биш нөгөө ингээ 4 настай эмэгтэй дүүтэй. Тэгээ дүүтэйгээ амар ойрхон өссөн. Гээл нэлээд тотно өссөн. Тэгээ ингээл дүүгээ санах гэдэг бол надаас л их хэцүү байсан. Ер нь бол
Гэтэ би бол уйлжсэн тэрийг бол ирсэн нөхгүй. Дүүгээ санаад уйлжсэн. Тэг ингээд удагцсан ер нь хүн тасд юм байлээ. Тэг ингээд дүүгээ тэгэл ер нь тасдаг юм байлээ. Эргэлтээр хэрэг ирж юм, гэрэх нь бас хэрэг ирж юм. Тэг ялч хөдөө орнот болохоор бас эргэлт уулзалт ер нь бол ховорхон. Надад бол яг манай дүү нэг л удаа ирсэн. Сая 1 сард нэг ирсэн. Бас юу ярьж юм. Одоо ингээл цэрэг тахаар чи ер нь гэрээ хэр санаж байна. Одоо нэг хөдөөний ийм болж байгаа, тийм болж байгаа гэл. Тиймэрхүү юм. Цаг хугацаа хэр хурдан өнгөрч юм. Цаг хугацаа бол ер нь бол тэгэл өөрөө яг үнэхээр ингээ хийх юма хийгээд өөрийгөө ингээ хөгжүүлэх гээд ингээ за өөрийгөө завгүй ойлгох чадвал цаг хугацаа их хурдан өнгөрч байгаа. Надад бол жоох ингээ завтай байгаад ингээ хийх юм жоох ингээ олдохгүй бол тэгэл ер нь удаан л өнгөрч шүү дээ. Тиймэрхүү байгаа. Бас цэрэгч явахад юу гэж зэгсэн бэ? Манай аав жирэл намайг цэрэгч явуулахгүй гэсэн. Ер нь бол их дургүй байсан. Тэгээ би өөрөө саналаар явсан. Ер нь над чиг саналаар явсан цэргүүд бол баг байдгүй мөлий. Бас цэргүүдээ найзтайгаа ярилж үтсэн. Чи бас яагаад саналаараа цэрэгч юмар санагдав? Ер нь төсөөлөл ямар байсан бэ? Бас ирэхэд ямар байна? За би бол анх бол яалч л нөгөө нэг зод шнүддэг гэл нэг нийтлэг ойлголттой байсан. Тэгэл энэ дэрэд бол яалч үзэл бодол бол 360 ирсэн. Ингээ бүх дарга нар нь ингээ соёлтой, ингээ харьцаатай, ингээ байнга ингээ үзлэг явуулдаг. Ямар ч тийм гар хүрх мөрх тиймэрхүү асуудал бол үнэхээр байхгүй. Тэгээс хүмүүсийн ойлголт бас ер нь их буруу байдгийг шүү. Ингээ цэрэгт ингээл хүнийг ял болох зөв талаас нь хөгжүүлж чаддаг. Ингээ гоё хил амаараа уучруулж болт ингээ юм нийгэм хөгжиж байгаа ш цэрэгч гэсэн ингээ гоё дагаж хөгжөөд бүх юм ингээ гоё оюунлагаар хөгжиж явж байгааг тийм хэлмээр байна. За Тэгэхээр тань стайл гэдэг нь тэргүүд ингээд төлөө цагаар орж компьютер хийж сонсож болдог тийм. Компьютер. Тэсээ авч ирсэн хэрэг. Ихэвчлэгч дэлтгэ. Йоо цэнгэрлөөрөө хальт ярилцлага авч болох уу? Цэнгэрлөө орно. Тийм. Цэнгэ. Ордоо. Ойлголоо. баярлалаа. Just зэрэгтэй одоо юм янз бүрийн клубүүд байдаг. Тэгээд ийм айгу тавтай тухтай байгаа шүү дээ. Зэрэг тэгээд тийм зүйл байдаг гэж боддог байсан. Ер нь талаар нь сайн мэддэг. Дарга нөгөө орч хичээл хийдэг нөгөө компьютерөөр тийш нь орчууллаа. Яг энэ өрөөнд байгаа юмуд одоо нөгөө нууцтай юм байгаа. Татлаар зөв байгаа. Одоо нөгөө энэ өрөөнд байгаа дүрсийг нөгөө авчлаа. За энэ ингээ цэнхэр холбооны суурин зангилгаа гэдэг ингээ хугацаа зэрэг албагчд маань чөлөө цагаар ийш орж иж компьютер ингээ судлах боломжтой. Ингээ Word, Excel, PowerPoint те ингээ хүссэн юм хийж болдог. Тэгээ ингээ нэг ийм өрөө байгаа. Тэгэл ер нь компьютерууд нэг хүрэлцээтэй. Тэгээ одоо ингээ манай номын клуб бид бас ийш орж иж хөвчлээ хичээл хийдэг. Тиймэрхүү юм байгаа нөө. Манай ангиас нөгөө нэг цаанаас нь 1-6-ын тэмцээн бас үе зохион байгуулдаг. Тэгээ ингээд тэрийгээ бас энд орж ирээд бас зохион байгуулдаг. Компьютертой сайн зэргүүдийг ингээд томилж аваад тэгээ ингээд энэ чинь ингээд ээлжээр тэгж ингээд холбоонд ордог. Тиймэрхүү маягаар ээлжиж холбоонд ордог та. Удаа хэлтэй. Тийм. Тэр чинь бол нөгөө юу л да. Одоо ингээд харуултай адилхан одоо ингээд үүдний харуулаад байдаг шүү дээ байр мэрнэ. Яг тэрнтэй адилхан. Гэтэ тэрнээс илүү томоор. Одоо ингээд саяны 3 давхар байна шүү дээ. Саяны тэр ротын жижүүргцэн юм улаан тэмдэгтэй ингээ ахлах байлгч бол одоо тэр ингээ 3 давхар ротыг ингээ бүхэлдний ингээд өөрөө ингээ яа зохицуулж явах ингээ эрх нь үсэж байгаа нэг өдрийн турш. Одоо ингээ зөөр ингээл за ийш орно. За. Бас нөгөө нэг одоо ингээд дарга нартай гэх юм уу? Одоо том цалтай хүмүүсийг юу гэж хэлээ. Тийм. Явцааруудтай. Тэгээд таарангууд бас ингээ заавал мэдлэх хэрэгтэй дээ шүү дээ. Тийм тэнгууд ингээ танихгүй ч юм уу тий анзаарахгүй тэгээ мэдлэхгүй өнгөрч ирсэн нэг байна уу. Тиймэрхүү юм боллаа. Би анх ингээ маань нэг ахлах цэцлэг цолтой ротын цагч байдیں۔ Тэр үнтэй би хамгийн анх ингээ киноноос үзсэн юм а. Дөөр яг товцгүй ёсолж үзсэн. Одоо ингээ бид нар ингээ цэргийн дөрөв товцыг ингээ заавал иж бүрнээр нүмсэн байж одоо ингээ ёслох ёстой. Одоо чинь малгаагүй айлсвал гутлгүй ингээ айлсвал өмдөө ингээ гадуур нь тавьснаас жоох ингээ буруугаар ингээ өмссөн байх юм бол тэгж ёсч мослохгүй тиймэрхүү юу нэрх байхгүй л гэсэн үг л дээ.
Тэгээ ингээ би нэг ховцгоо ирсэлч нэг загнуулчихсан. Ховцгоо байж хата. Тэгээ бас ингийн хүмүүстэй асууж чадахгүй. Чи сайн нөгөө хаашаа ингээд ясаж хамаа гэж. Тэгээд заавал нэг цэгийн толтой үнтэй ясдаг таа. За одоо энэ манай бүхлөтэн 97 жилийн түүхтэй ийм гоё чагсаалын талбай байна. Энэ бол маш их тийм хүндлэл агуулсан тийм талбайгаа. Тэгээ энэ талбайгаар бид нэр хүндлээд алхаж явж чаддгүй. Заавал гүйж явж ингээ энэ бол их хүндлэл тий. Тийм ч одоо тэгэл хідүүлэл бас гүйд одоо хүн гоё энэ талбайгаа хүндлээд. За одоо энэ хэний хөшөөрэй. За одоо энэ ингээ тайлбарлсан байна л да. Монгол улсын төрийн цэргийн зүтгэлтэн улсын хурлын гишүүн Батлан хамгаалах яамны тэргүүн дэд сайд зэрэг түвшний жанжин штабын дарга хушууч генерал Хашмаагийн гаваа гэдэг. Монгол улсын засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаар тогтоолоор тус ангийн түүх 80 жилийн ог тохиолдуулан улсын хурлын гишүүн зэрэг түвшний жанжин штабын дарга агсан хушууч генерал Хашмаагийн гаваагийн нэрэмжит анги болгосон. Ингээ ангиа бүр ихнээс нь тайлбарлаа. Одоо энэ өчүүхэн хэсгээс ч гэсэн энэ хэсэг одоо ингээ ямар учир утгатай юм бэ? Энэ хүн ямар учир утгатай ийм хүн байсан, тийм хүн байсан ингээ. Эхнээс нь бүгдийн дуусан тусдал гоё биднэрт нэг нэнгүү тайлбарлаж өгсөн. Ойтон яг 1 сар сурж байгаад ирсэн. Гэл ойтон бол яг ингээл ойтон байж тэгээ нэг сони юм ингээ манай гэрийнхэн тэгээ би өөрөө хүртэл ингээ над цэргийн зарлал ирэхийг бүгдээрээ мартсан байсан. Тэгээ ингээ нэг өдөр байсан гинт цэргийн зарлал ирээл тэгэл гэрийнхнаараа шок болол. Тэгсэн ингээ яг юу гэдэм бэ л те сургуулийн захирлууд яг цэргийн зарлангийн үеэр нөгөө эрттэй цэргүүдтэй чөлөөг бол их сайн өгд юм байлээ. Тэгээ ингээ тэр үед би ч бас нөгөө гэрээсээ холж үзээгүй. Ингээл хөдөөний ойтон штэ би ч. Тэгээ ингээ гэрээсээ холж үзээ ингээ хотод 1 сар болсон ингээл гэр мөр амар санцсан. Тэгэл тэр боломжийг за энийг л ашиглаж авъя гэл захирлаасаа гуйж нэг 7 хоногийн чөлөө авсан байхгүй. Тэгэл за хэвээр 7 хоног гэртээс амар гоё яхан даа гэл. Тэгэл хараал ингээ сургалтанд сууж байгаа л да ингээ цэрэг ийм байдаг, ийм боломжууд байдаг гэж сургалт орд ихлээд. Тэгээ тэр сургалтанд нь суугаал за нэг л бас гоё юм даа. Бас ирхэн босных явчт юм уу гэл. Тэгээ яаж гал за ер нь явъя гэл нэг шийдснээр шийдэе гэл. Тэгэл ер нь цэрч явахаар болсон да. Ингээ зум ингээ дулааны үйлчлэл тохиолдолд манай цэргүүд ингээ бүтээн байгуулалт ажилладаг анги да. Ингээ одоо ингээ бүгдээр сайхан мод тарьж байна. Манай анги бол ер нь бол их гоё модтой анги гэл. Тийм байна. Гоё ногоор бол одоо ингээл дараа жилээс улам гоё ноорлох гал ингээл бүгдээр ингээ дарахтайгаа зөв мод тарьж байна. Тэгээ ингээ жил ирэх зам ангиа ингээ улам гоё хөгжүүлээд явж байгаа. Ингээ дараагийнхаа дүүнерт ингээ бид нарт хэлдэг байхгүй. Дараадаа дүүнерч л үлдэн штэ гэл. Тэгээ ингээ дүүнертэй үлдэхээ бид нар ингээ аль болох ингээ ангиа гоё хөгжүүлэх үүднээс ингээ гоё ангийн хөгжлийн ингээ ингийн бүтээн босгалт ажил хийдэг. Тэгээ одоо ингээ мод тарьцгааж ийн бүгдээрээ. Тэгээ манай дарнараа. Нах тавьж татах юм байна. Тэгээ манай гэр том ч баттай юм. Яг ингээ гоё ангийн гоё бүтээн байгуулалтын ажил хийдэг. Ингээл энэ ч мод тариал дараа жил хэд ингээл ургацсан байж ин дараа жил ч гэсэн дараа жил эрэг цэргүүд дараа жилийн дүүнер тагээл бас юм бүтээн байгуулалтын ажил хийн. Энэ бүхэн бол ингээл манай анги улам гоё хөгжөө явж байгаа бүх талаараа. За хайчаа. За одоо хэдүүлээ соёлын туурч гээ манай цэргүүд ингээ чөлөө цагаараа ингээ соёл хүмүүжлийн ажил явуулдаг. Тэр нь одоо ингээ кино үзэх гэд ер нь бол манай анги ч баг кино театр л гэсэн үг шүү дээ. Дотроо манай соёлын төвчийн баг л кино театр. Амар тийм гоё том дэлгэцээр ингээ цэргүүд кино үздэг байхгүй. Ингээ дарга нар ингээ чөлөө цагийн зөв боловсон өнгөрүүлэх гээд гоё кинонууд үзүүлнэ. Манай номын клубын хүмүүс ч гэсэн ярьж байгаад тийм номноос сэтгүүлсэн 2-3 киног үзүүлчихсэн цэргүүдтэй. Тийм хэдүүлээ одоо тийш орж үзтээ. Өөрөө л. За одоо хэдүүлээ манай ингээ буудлагын дасгал хийдэг тийм юу байгаа. Заалгаа тийш орж гоё танилццгаая. За. Тэрийг бол карантинд стоож ингээ яс маханд нь тулалцаана гэдэг нь болсон. Эдгэр чи ингээ анх ирээл бүгдээр ингээ зөрөөд угаасаа. Бүгдээр л зөрж байгаа шүү дээ анх ингээл гинт ард байж байгаа ирсэн хүмүүс. Ингээ тэрийг ингээ карантинд ингээ гоё бүгдийн ихнээс нь зөв ингээ гар хэрхэн тогтоох, хөл хэрхэн жиих те. Хөл чангалах тасгалууд ингээ шүрмэс судлах тасгалууд бүгдийг ингээ гоё дис дараалтай гоё зөвөр зааж өгсөн. Тэрний үндсэн дээр л бид нар ингээ өдөр болгон тогтмол дасгал сургалт хийсний хачаар ингээ зэрэг ингээ гоё хөл тавьж алхаж сурсан. Би бас нэг алхаж үзсэн байхгүй юу? Тэрийнх. Тэсэн ч амар сони билээ. Яг уртлага нэг дагаад байгаа бол тэр чинь амар олоолаа. Тийм. Нэг нь галтчвал хараараас хараад. Хамгийн урталж яваа хүний чиглүүлэгч гэдэг байхгүй. Аха. Тэгээ ингээ
цэргийн ингээ жагсаалын дүрм дээр байдیں۔ Чиглүүлэлт гэж салбар цууны тэргүүнд байгаа ингээ анги салбар юу гэдгэлээ байлдагчийг хэлнэ гэд. Бус цэргийн албаач анги салбарууд чиглүүлэгчтэй өөрийн хөдөлгөөнийг тохируулна гэд. Тийм. Ажиж авлаа. Нэг бодлогынхан газар мөрт нэг үе зээш алхачих. Цэрэгт яг уу сургуультаа үргэлжлүүлээ сурах уу гэд бас нэг юм сонголтонд орчиж байгаа шүү дээ. Тиймэрхүү. Бас ямар юм. Тэгэл яг уу тийм сонголт тулгарсан л та. Гэхдээ миний хувьд бол тийм жоохон өөр үзэл бодолтой. Хүн ингээ яг заавал нэг тийм хийх ёстой юм гэж байт юм шиг юм байлаа ер нь. Тэгээ би ч гэсэн бас ир хүн болж төрсөн юм чинь те. Ингээл ир зэрэг аль хааж үзэх ёстой юм шиг санагдал. Тэгэл ер нь зэрэгт ирсэн. Мэргэжлэр үргэлжлүүлэл сурна да. Тэгэл төгсөөл гадаад явж үргэлжлүүлэл. Би юу л да багасаа нөгөө Япон явна гэ бүр мөрөөд төсөөлөд бүр мөрөөдсөн байсан. Том зорилго тавиад. Тэг ингээ ер нь Япон руу ер нь аль чиглэлээр явбал дээр юм бэ гэж ингээл хэсүүгээ судлаад. Тэр нь миний Японоос ингээ хамгийн их таалагддаг юмнуудын нэг нь ингээ гоё хоол нь амар гоё үндэсний тийм хоолойтой гоё содон. Тэгэл ингээл амар гоё рамаа мэмэн би ч бас хийж үзэх гэлс нилээд оролцож исэн. Тэг ингээ ер нь ингээл гоё хоолын судлал энэ чигээр цаашаа явуучвал ер нь гоё боломжтой юм шүүгээ судлал. Тэгэл ер нь боломжтой юм байлаа гоё. Мэргэжлэр гоё цаашаа сайн бич чадвал Японд өргөжлүүлээ ажиллаж болдог. Ажлын тийм байрны олдос цайтай. Тийм цалинч ер нь даггүй мөлий. Тэгэл ер нь хүнсний анги руу ер нь яваарсан та. Одоо ер нь танай ингээд бас тий мэргэжлээ сонгож байгаа ч юм уу сурж байгаа тэрсэн хичнээн хүмүүс байгаа л. Ер нь бол оюутан байж байгаа ирсэн бол нэлээд олон байгаа. Манай номын клуб дэлгэхэд 4 байгаа надаас гадна. Тэг ингээ тэр ч гэсэн ер нь тэгтээ бас сайн мэдгүй нас. Оноо цаашдаа яг яах юм. Бас хүний бас дотхыг ямар унш чадах шүү дээ, тэ. Дандаа ингээ тийм дээрээ ингээ ах нар нь цэрэг байсан. Тиймэрхүү цэргүүд юу н олон байсан. Тэг ингээл ах нарынхаа ярьж исэн юмнуудыг яриад тэрэн дээр тэгэл гой юмнуудаас гой юм ярина ингээл ингэдэг тэгдэг одоо та нар ингээрээ тэгээрээ гэл. Тэг ингээл тиймэрхүү яриад юу бидний дунд их байдаг байсан. Тэгэл бид нэр ингээл ярьдагсэн карантин дуусаад яг цаашдаа юу болох юм бэ гэл. Ингээ цаашдаа бид нэр яах энэ чигээр байх юм илүү зөөлрөх юм хатурах юм аа гэл. Тэгэл ер нь бол тэгэл дандаа цэргийн талаар ярьдаг дөө. Цэргийн талаар гэсэн. Тэгээ буудлын тийм сургуульд идэг. Юу Жан. Бүр ийм юм юм уу? Би ягаад ч юм нэг сонь орлог спорт заа шиг юм бодоодсэн шүү дээ. Oh my god. Ком бод маргац. Одоо энэ манай Мисүргийн хутга шийдлийн клубын маань хэсэг байна. Одоо ингээ чөлөө цагаараа ингээ зайнаас хутга шийдэж тийм яадаг. Энэ ингээ бас хутга шийдэлтийн тэмцээн болж исэн бидний дунд. Тэгээ Мисүргийн клуб бас байдаг. За одоо идлээ буудлын хэсэг рүү орж үцгэе. Энэ олон яг эдгэц байгаа яг уудаж байгаа байлаа гэж бодсон. Энэ буу маань одоо ингээд шууд ирж байгаа. Энэ буу маань одоо ингээд бид нэр буулганд гарахын өмнө ингээд орж ирж шагааврын тасгал ингээд буулгын тасгал хийхэд зориулсан өрлөн сумаар бууддаг тийм зайгаар ажилладаг бууга. Яг ингээд ажиллагааны хувьд бол яг АК-тай адилхан. Ингээд жоохон жин баг хамаагүй баг өрлөн сумаар ажилладаг болохоор бусдаар бол яг АК-тай адилхан батарейгаар ажилладаг болохоор зөвхөн гал хамгаалж чинь доошо буулгацсан байх тал болоо. Тэг цэнэглэх шаардлага байхгүй. Тэгээ яг АК-тайгаа адилхан одын автомат гэсэн хоёр янзаар бууддаг. Одын ингээ нэгийн галаар автомат нь шүрж бууддаг. Тэгээ ингээ шагааврын дадлах хийх зорилттой юм буу байгаа. Чи бас бодож үзэхэд юм байна. Анх буудж үзэхэд бол бас эвгүй л дээ. Гэтэ яг тийм энүүгээр буудаад
араас нь тийм яг жинхэнэ АК-гаар буудах бол бас яг л ер нь баг адилхан юм байлээ. Тэр нь бол надад их гоё санагдсан. Бас ингээ ийм энэ үрлэн сумаар бод нөтөн жинхэнэ сумаар бод гэж бас яг тийм шагаас нь зүгтээ яг тийм адилхан онж байгаа нь надад их гоё санагдсан. Тэгэл яг үнэхээр яг шагаавар ихэд зориулсан тийм боо байна гэдгийг тэгэл ойлгосон даа. Өөр бас тийм болгоо юмас клубээс онцлогч гэх юм уу? Тийм зүйл нь юу байна? Одоо манай энэ буудлын клубт маань ингээ чөлөө цагаар орж ирж гол нь бэлтгэл хийж болдог. Ингээ манай Месүргээ хутга шидэлтийн клубтэйгээ нэг дор байдаг болохоор ингээ хутга шидэх югаараа бас ингээ буудлын бэлтгэлээ бас зэрэг хийж болдог. Тэгээ гол нь чөлөө цагаар хүссэн үед орж ирж болдоор тийм гоё давуу талтай. Тийм гоё хутга ингээ буудлын клуб байгаа. Тэгээ ингээ Монголын спортын хутга шидэлтийн холбооноос юм гэрчлэгөө өгсөн байгаа манай Месүр клубт. Тэгээ Монголын спорт хутга шидэлтийн холбооны харьяа спортын хутга шидэлтийн клубын гэрчлэгээ олгов гэдэг. Монголын спортын хутга шидэлтийн холбооны ерөнхийлөгчийн гарын үсгтэй тийм гэрчлэгээтэй байгаа. За тийм сертификатууд наа. Одоо ингээд хутга шидэл хийж байгаа шүү дээ. Магадгүйс ингээд үйл ажиллагаанд одоо жишээ нь маш тактикийн тэмцээн болох хутга шиддэг юу байдаг ч юм уу нэг. За ба. Одоо тэрийг нас хэлээд үү? Одоо яг нөгөө цэргийн олимп гэж нэрлсэн нөгөө марш тактикт хутга шидэлтийн төрөл байдаг. Одоо ингээ гүйж явж байхад нь тийм даалгавар байдаг. Одоо ингээ тэрэнд зориулж одоо ингээ ийш орж ирж бэлтгэл хийдэг. Одоо ингээ зайгийг тааруулчаад ингээ шидэх яг тийм заавар байдаг. Ингээ барьж агаад ингээ хоош гол нь биеэр ингээ шидэх гээд. Тэгээ ингээ гол нь тэр талаар ингээ манай дарга нар ингээ нэг бүрчлийн ингээ нарийн бүхний ингээ зааж өгөөд тэгж ингээ цэргүүдээ маршд бэлтдэг байсан. Бас хэр амжилттай оролцож байсан бэ? Ер нь энэ жил бол манайх хувьдаа бол их амжилттай оролцсон. 10-д орсон гэсэн баха. Энэ бол ер нь бол амжилт. Тийм чамлахааргүй амжилт энэ бол. Тэгэл бид нар ч бас манай маршийн цэргүүд бас маш хичээж бэлдсэн. Бүтэн 1 сар ингээ бэлтгэл хийсэн. Ингээ эрчимтэй тасралтгүй. Тийм болохоор бас байр эзэлсэнд бид нар бол үнэхээр баяртайгаа. Чамлахааргүй байр эзэлсэн бидний хувьд бол. Маршийн бүрэлдэхүүн ингээ шигшж авдаг. Ингээ хамгийн сайн гүйдэг те. Хамгийн сайн ингээ буудах хутга шиддэг. Ингээ аль болох бүх юм хамгийн сайн хийдэг тийм цэргүүдийг марштаа сонгож аваад тэгээ бэлтгэл хийлгдэг. Тэгээ ингээ 20-д нь байлгч ялч юу бусдаас сайн болохоор сонгогдож явсан. Харин ард нь үлж байгаа бид нар бол тэднийг үнэхээр аль болох чадхаараа л тэмцээ. Ингээл хаяа орж ирдэлдээ нэг ингээ сарын хугацаанд явахдаа ингээ нэг 2-3 удаа ирж исэн. Технол ингээл харалцсан. Ингээл амар турцсан, ингээл амар харалцсан ирсэн байхгүй юу. Тэгэл ингээл тэдний харалт бас бахархаж байгаа юм чи. Бас ямар мундаг юм ингээл бид нар ингээл энд байж тэд нар тэнцээл ингээл харалтлаа ингэж туртлаа ингээл бэлтгэл хийгээл байж ингээл. Тэг ингээ юу юм бэл. Бид нар ингээл өөрсдөө мэдгүй ч гэсэн ингээ бие амар их тасцсан байт юм билээ. Ингээ маршийн эдийг яваад ингээ нэг ирэхэд бол амар гой санагцсан. Гээл удаа уулзаагүй хүмүүстэйгээ ингээд уулзж байгаа юм шиг яг нэг хэдэн 7 хоног л болсон л та. Гэтэл бүр нэг хэдэн сар жилээр явцсан юм шиг амар гоё дотноо уулзалтаал тэрвэрлдээл гээл бүр ярих юм дуусахгүй нэг хэдхэн хоног явчихсан. Тийм болохоор бид нар бол ингээд өөрсдөө мэддүү ч гэсэн ингээ бие амар гоё дассан байт юм билээ. Та бас ингээд марш тактикт явсан хэдийхээ сэтгэлийг яриулсан хэлгээд тий. Сонсон бахтай юу болдог гэж. Тэгээ ер нь ямар санагдсан юм бэ? Тэр нь нийтлэг ярьж байгаа юм гээл эр хүн болж төрснийх ингээ маршд яваад үчлээ. Энэ бол бид нар ингээ байр эзлэх нь чухал ш. Бид нар ингээ явж ийн гэдэг нь биднэрт бол хамгийн чухал гэж хэлж байсан. Тэр нь бол биднэрт бол үнэхээр гоё гүн сэтгэл үлдээсэн. Марш л гоё л та. Битэрс тийш явсаахгүй яг. Тэгээ амар даарсан. Амар олон цэргүүд ингээ өдөржингөө зогсоод байгаа байхгүй юу? Тогмугаа өргөөлтэй, гүүгээл, хүстэй тэр чин тэгээд яг юм нар гараал, салхилаал, эсвэл ингээл амар хутан болол цаг агаар ер нь ингээл өөрчлөгдөл. Тэгээ ингээ харангуут би ингээд амар ядарч байгаа хта гэж бодож байгаа байхгүй. Тэд нар чинь ингээ өдөржингөө бэлтгэл сургуулалт хийж байгаа. Тэмүүтээ дахиад чагсаалтаа оролцоод бас өдөржингөө зогсонгоод тэгээ би амар юм цэрэг хүмүүсийг ямар төсвөр юм төвчээртэй хатуужилтай юм гэж бодчихсон. Тэнд яг эмгтэй хүмүүс ч гэсэн байгаа штэ. Яг хэрэгтэйчүүдтэй адилхан. Тэгээ буурэл, гүхтэй гүгээл тэгэл ер нь амар газар гүйж өгөх. Тэгээд санагдсан.
Одоо ингээл таанаа ингээд зэрэгт яваад 1 жил очиж байгаа шүү Тий. дээ. Тэнгүүт ингээд бид нарт бас тийг санагдахгүй юу? Бид нарт бол энэ зэрэгт явах боломж ингээд явах газар бол байхгүй шүү дээ. Тэнгүүт 1 сарын хугацаанд ч гэсэн тий явж үзэх юм бол бас бид нар суралцах юм шиг санагддаг. Тий. Ер нь бол ингээ орчин гинт солигдохоор ингээ их юм ойлгож тийм ухаар тийм лээ. Одоо ингээ бид нар ингээ карантин тахт ингээ заримд нь уулзалт ирнэ. Уулзалтаар ирэнгүүт ингээ авчирсан ээж аавах ингээ авчирсан юмнуудыг ганцаараа идэггүй. Заавал ингээ бөөндө хувааж иддэг байхгүй юу? Одоо ингээ ганц хэрэг конт байсан ч 4 5 лаа хувааж иддэг. Тэг ингээ тэрнээс би ингээ юу ойлгосон бэ гэвэл ингээ бид нар ингээ зэрэгт ирснээр ингээ өчүүхэн зүйлч гэсэн ямар их тийм үн цэнтэй байт юм бэ гэдгийг ойлгож авсан юм байлээ. Нэг ширхэг конт ч гэсэн тийм их гоё үн цэн тийм гоё их сэтгэлийг агуулж чаддаг. Тэгэхээр ингээ бид нар ингээ юмны үн цэнийг их ойлгодог юм байлаа. За манд имээ сайт үргэлжлүүлээд тэг 13 дахь ангийн номын сантаас танилцъя. За хэдүүлээ одоо ингээ манай ангийн номын санхаар ингээ оччлээ. Тэгээ Ялтын утсаа гоё номын клуб байгаа. Ягаад бас ийм нэр өгсөн бэ те? Би ингээ энэ цэр тэрийг нэг цагаан саргийн нэг тэмцээнд орж ирсэн л доо. Тэрэнд ингээ нэг нуус товчоотой адилхан нэг алтан товчгийн номыг чэйжлэх тийм асуулт орж ирж магадгүй. Чэйжлэх шаардлага гарсан. Тэрэн дээр ингээ яг мэрэгдийг ингээ Тэмүүжин ялаад ингээ бүр түвчнийг аварж байгаа хэсэг байдаг. Тэр хэсгийг уншаад би ингээ яг ялт гэж нэрээ үнэхээр юу юм бэ те? Ингээл ялт гэж үнэхээр ийм гоё юм байт юм гэдгийг мэдэрчээсэн. Тэгэл би ялтыг мэдрүүлсэн хууц гэл тэр хууц ингээ байн уншдаг гэсэн байхгүй юу? Ингээл чэйжлээс ч гэсэн уншаал. Тэг ингээ гинт номын клуб ингээ байгуулъя гэж ном санчтай үед яриад тэр үед би тэгээ бодож очивол яах. За энэ ялтын хууц, ялт мэдрүүлс хууц гэж чад бас арай л урт юм гэж бол тэгэл ер нь ялтын утас болгосон. Танай номын сандаас хэр их ном байна те? Бас цэргүүд хэр унших бас сонирхолтой байна те? Манай ер нь номын сангаар бол цэргүүд бол одоо их маш ихээр үйлчлүүлж байгаа. Тэгээ манай номын клубийнхний тийм ач юм уу л гэж бодож байна. Манай номын клубт нөгөө салбарын нөгөө байлагч нар нөгөө цуглаж яг нийлж хийсэн болохоор ингээ бусдаа тийм гоё үлгэр дуурайл бол те унших тийм хүслийн төрүүлж өгч чаддаг байхаа. Иш орж болно шүү дээ те? Одоо түрүүн бас нэг клубтэй гэж хэлсэн шүү дээ. Тэгээ клуб нас хэр их одоогоо бас гишүүн илсүүлээ ч юм уу те. Одоо тэгэл олон гишүүнтэй байж иж олон хүнд л илүү их хүннэ л гэсэн үг шүү дээ те. Одоор манай гишүүн яг 14 манай гишүүн. Манай клуб одоор яг 14 гишүүнтэй байгаа. Тэгээ ингээ цаашдаа ингээ орё гэсэн сонирхолтойгоо энэ юу нам. Тэгтээс хин дуртай энэ үсэл авахгүй л те. Ингээ номын санчтай хоёр харж байгаад ингээ хамгийн их хин сайн ном уншиж гин. Тэгээ гол нь ном уншихтаа яг сонголт нь ямар вэ те. Хувь нэгжил ингээ зохиол авахдаа ямар төрлийн зохиол авч гин. Ингээ цаашдаа гоё ингээ өөрөө тийм сурах хүсэлтэй байна гэдгийг харж аваад тэгж яагаад энэ 14 гишүүнийг сонгож авсан байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн яг ингээ үнэхээр хүсэлт тэмүүлэн тийм оргилсон хүн байвал тэгэл манай клуб бол үргэлж нээлттэй байгаа. Мэдээж бас 14 хүн гинт нийлэл номын клуб байгуулахгүй шүү дээ. Тэгээд миний бодлоор бас номын санч бас та хэдийг бас ном уншихад энэ клубыг бас цаашаа авч явахад бас их хувь нэмэр оруулж байгаа болов уу гэж бодож байна. Бас номын санчтаас хандаад бас юу гэж хэлмээр байна. Номын санч нь бас юу нь ямар хүн бас байдаг вэ те? За манай номын клуб ихт бол манай номын санчийг бүгдээр ээжэлэгд. Үгүй яг бидний яг ээжих тийм халамжилдаг тийм гоё зөвлөгөө өгдөг, загнах үедээ загнадаг тий. Гэл яг тэл бид нар бүгд ээж дууддаг. Яг ингээ номын клуб үүсэх байхад номын санч ингээ бид нарыг бүгднийг таньдаг байсан. Ингээ ном уншиж байгаа эдийн таньдаг ингээл одоо чи ийм ном уншираа, чи ийм ном уншиж байгаа. Наадхаа уншсан бол араас нь ийм ном уншиж гоё тохиромжтой шүү гэл. Тэгээ гоё орж ирэх болгонд гоё халуун копи нарж өгдөг. Тэр бол амар гоё дулаах мэдрэмж. Яг гоё копи унгаа ном уншна гэдэг бол энэ зэрэг тахт бас авахааргүй тийм гоё мэдрэмжлээ. Тэгээ ингээ тийм гоё мэдрэмжийг авсан болохоор л ингээ бид нар ингээ номын сангаас салждаггүй тэр чиг ингээ гоё номын сангаа ингээ цааш хөгжүүлэх гэсэн тийм бодол төрсөн болов гэж боддог та. Үргэлжлүүлээд бас та хэд бас ингээд хугацаа зэргийн албаа ингээд дуусгаад халагдж байгаа ч гэсэн ялалтын хуудас гэсэн нэстээс пэйж хуудас ажиллуулаад бас олон бас хүмүүст хүргэе гэдээ бас тэгжсэн дээ. Энэ талаараас тодорхойлоод хэлвэл. Тэгээ бид нар бол ингээ өөрсдөө зөвхөн хөгжүүлээд хангалтгүй юм шиг санагдсан л да. Ингээ хүн гэдэг заавал хөгжиж л хэвээр. Тэгээ бид нар ингээ хөгжөөд байл бас жоос сэн санагдаад. Ингээ эхлээд энэ гоё ангийнхаа зэргүүдийг хөгжүүлж те. Ингээ гоё ийм клуб байдаг шүү. Тэгээ цаашдаа ингээ пэйж нэвэл бусд ингээ цэргийн ангиуд бас үзээ те. Өө ингээ ийм гоё номын сандаа ингээ гоё клуб байгалаад ингээ цэргүүдээ бас ингээ хажуугаар нь гоё хөгжүүлж болдгийм байж те. Гоё тийм гоё ингээ санааг өгөх юм болов гэсэн үднээс цаашаа ингээ пэйж нэгээд номын клубээ ингээ улам гоё дэлгэрүүлж явуулъя тийм санаа гаргасан байгаа.
Өөрөө чи хувьд бас ингээд энэ дээрээ бас олон л ном уншсан байгаа гэлгүй бас ингээд сэтгэлд хөдсөн тий ингээд бас хүний амьдрал бас миний бодлоор бас нэг ном ч юм уу одоо хэдэн ном ингээд яг амьдралд нь яг үлдсэн байдаг гэж бодогддог хгүй яг тэр номноос л маш олон зүйлийг авдаг яг өөрөө чи хувьд бас тийм ямар ном байна вэ тий. За би бол энд ирснээс хойш одоо яг орчигтэр 26 дахь зохиолоо дуусгасан. Тэгээ яг эднээс яг хамгийн гоё зохиол гэвэл Японы зохиолч Мараками Харукигийн зохиолч Норвегийн Ой гэдэг нэг амар гоё зохиол байгаа. Тэрийг бол би ингээ уншаад ингээ бүр дуусгаж чадаагүй ингээ надад 100 хуудас үлдсээсэн. Ингээл 100 хуудас ч юм би нэг шиг нийлж ажиллаж надад бол ингээ дуусгаж чадахгүй энийг дуусгаж би одоо юу их юм бэ? Цаашаа ингээ унших ном олдох юм уу инээ тэрэ те. Ингээ баг өөрөө дотор нь ороод амьдэрсэн. Ингээ өөрөө баг ингээ нэг дүрэн бол ингээ амьдэрсэн юм шиг. Тэгээ бүр салж чадахгүй. Тэгж ингээ нэг зовж нэг тэр номод бас тэр ном бол миний сэтгэлээс бол хизээж харахгүй. Тэгэхээр л яг хүний амьдрал гэдэгтэй. Ингээл хүн гэдэг ингээ үнэхээр сэтгэлийн амтан байна гэдгийг сэтгэл зүрхэнд нэгээ бүр мэдрүүлж чадсан тийм гоё зохиол байдаг. Тэ. За одоо үргэлжлүүлээд одоо хааш явах вэ? Одоо ингээ хэдүүлээ манай соёлын төвийн дэлгэцийг үзье. Яг л кино сан шиг тийм кино сан уу? Кино театр шиг. Кино театр шиг тийм гоё том дэлгэц байгаа. Манай цэргүүд ингээ гоё чөлөөт цагаараа ингээ соёл хүмүүжлийн ажил явуулах үүднээс ингээ тэрүүгээр амралтын өдөр кино үздэг тий. Янз янзын гоё орчин үеийн шинэ мэдээлэлтэй танилцдаг тийм гоё дэлгэц байгаа. Тэгээ бас манай номын клубын зүгээс ч гэсэн цэргүүддээ зориулж тийм номноос хэдүүлж хийсэн 2 3 киног үзүүлж хийсэн. Одоо хэдүүлээ тийш орж нэг гоё одоо бичлэг тавьж үзье юм. Гэнэ. Байна. За сайн уу? За би сайн уу? Сайн би сайн. Окей. Би юунд нь санаа зовж байгаа тэр ч янзын багч таа. Бомортой юу хийж байна? Цэцэрлэгт нь явуулж байгаа юм байна. Би та тийг бодлоо цэцэрлэгийг тасдуулаад байгаарай. Одоо юу мах дээ нэг эрхэм хоног үлдлээ ш тийш одоо очихоо оронд. Бомортойгоо тийм нэг дааруулж байна ойр жоох гадаа хүүтэн өгш. Жохон бүр нэг дулаарлж иж дулаавцанд орлоор заяа. Та тэгээ өө юм. Ажил хэмжлээ хийж хаяж ороо. Би минь сайн ураагаарай. Тэгэхгүй бодлоо ажил хийж чад өөрөө нэг тоохгүй орох. Тэгэл хоо тарих хөвтлөө. Би минь сайн бодоо заяа. Анаа юу чинь? Хоцсон гэж хэлсэн. Таадхан чи амралт нь хизээ дуусгав бол. Амралт нь дуусгаар тэгэл яаж би тийм нэг чөлөөгөр заавдахгүй гарах байхаа. Тэгээ чөлөөгөр гарах та. Тэгээ залхнаж. За ээж тэгж байгаарай. За би сайн бодоо. За баяртай. За маань димээ сайт үйлчлүүлэг гэж энэ төвсг төгшөө тэг 13 дахь ангийн байлдагч Тэмүүлэн маань яг одоо гэр бүлийнхэнтэйгээ уцаар ярьж байгаа харагдаж байна. За одоо бүгдээ агараад тий сонирхъя. За сая гэрийнхэнтэйгээ уцаар ярьж. Ээж тэг уцаар ярьлаа. Энэ утаснаас тий ямар зорилттой утсан бэ те ингээд хугацаа цэргийн албан хэсэг бүгдээрээ ингээд уцаар ингээд яаж болох юм уу те. Тэгээд энэ нөө нэг юу л та тийм яг цэрэг хугацаар ярихад зориулсан тийм нэг хугацаа заагаад өгчдөг. Одоо ингээл минут альсэл 2 минут 3 4 минут тэрийг нь зааж ивэл тэгэл цаг нь болчихвол тэгэл болчдөг юм тийм. Хугацаа. Тэгээ энэ өөр бид нар ингээд хуваар байд юм аа. Гэл та нар тэд тоноод ярьж болно. Тэгээ шаардлага гарвал дарга нартай хэлж байгаа те. Гээ гоё бид нарт хэлж байгаа бас ярьж болно. Тэгж бид нэрийг орж иж уцаар ярьдаг. Тэгээ ингээ сайхан цовор зогсож байгаа л нэг нэрийг гэрлүүгээ залгаал тэгэл ярьчдаг. Сая минутын хугацаа байдаг гэсэн. Тэгээ нэг минутанд байдаг. Гэтэ бид нар дээр бол тэр зааж байгаагүй. Уг нь байдаг л гэжсэн ах. Бид нарыг бол гоё чөлөөтэй яриулж байгаа л тэгэл болцсон бол за одоо гараарай дараагийн өмч орлоо швэл тэгэл ярьцгааш шүү дээ. Одоо жишээлбэл бас ингээл дөнгөж бас ирээд бас гэрээ санаад бас байж хахад бас оочр магадгүй бас энэ үгээр үүсдэг байсан үү те тэр үе тийм үе байсан уу? Тэр үедээ л одоо яас удаа ярьд юм гэж бодож байгаа л доо. Гэхдээ л бас надтай адилхан бас гэрээ санаж байгаа юм тийм ч бас сайхан дутаа яриг гэл. Тэгэл бас төвчээртэй хүлээж байгаа л да. Тиймэрхүү л. Энэ утсан төлбөртэй юу одоо шууд ингээл дугаараа хийгээл залгацдаг уу тий? Энэ шууд дугаараа хийгээл залгана. Тийм төлбөрийн цаанаас нь төлсөн байдаг. Тэрийг нь бол бид нэр сайн мэдчихсэн. Ороод яргээл ял бид нэр цов зогсчоол сахаар ярьцгаах шүү дээ. Өмнө нас ингээл гэр бүлийнхэнтэйгээ хамт исэн шүү дээ. Тэгээд одоо болонгод гэрийнхнаасаа хол тэгээд зөвхөн ингээл уцаар л ярих боломжтой болж ийн гэхээр бас анхаас ингээд ямар тийм за эхний уцаар ярих бол бас эвгүүлтэй англи авал байна уу за сайн уу гэж яж тэгэл хоолоо аргаал тэгэл ингээл уйлчих гал тэл гүрийж аал тэгж аал юм ярьж дуусгах тийш техник яриагаа бид нар ч яалч юм ингээл юу уйлчих гал нөлөөс гочих гал тэгэл
За баяртай би сайн байгаа гэл. Тэгэл ер нь ярьцгаад юм. Тэгээ сүүл рүү уусаа дасаал. Тэгэл уулзалтаар ирвэл бас л гоё идэв. Старал тэгэл яг ингээ уулзаагүй зөвхөн уцаар ярина гэдэг бас их сонирн байд юм байлээ. Яг ингээл цаасаа нэг сэтгэл тийм одоо юу ч юм уйлж гал сэтгэл хөдлөл тэр амар гоё. Магадгүй бас ингээд цуг байхдаа ингээд ээж авдаа ч юм уу дүүдээ үдгэлж нөө хайстай гэж хэлдэггүй байсан бол бас энэ дээрээ бас хайстай гэдэг үгийг маш гоё үгсэгчсэн их хэлдэг бах тий. Тэрийг бол бас сайн хэлж алда уцаар ярил. За миний жүүж ийн л тэгж ярьж бол хамгийн сүүлд нь за хүн таньда хайртай шүү гэл. Тэгээ юу нөгөө ингээ эцэгт ирэхээс өмнө хэлдгээс өмнө тэрч ээж мэд ч бас гоё юм байлээ шүү дээ. Тэгээ ээж нь ч гэсэн хүүдээ хайртай шүү гэл. Миний хүү бие сайн удаараа ээж нь сайн байгаа гэл. Тэгэл тэрийг сонсоод би одоо энэ сайхан үгийг ээжтэй гээ хэлж явахгүй өдөө болт юу хийж явж исэн бэ гэл. Тиймэрхүү юм бас их ойлгох юм байлээ. Баярлаа. Одоо ингээ хідүүлээ зэргүүд ингээ чөлөөт цагаараа ингээ орж кино үздэг. Соёлын төвийн маань тайзар орж үзье. Яг кино театр шиг тийм гоё том дэлгэцээр бид нэр амралтын өдрөөрөө соёл хүмүүжлийн ажил явуулж кино үздэг байгаа. Та нар тийм хүссэн киногоо үздэг юм уу? Яг ямар кино үздэг юм бэ? Тэгээ зэргүүдээ санал авдаг л да. Ямар төрлийн кино үзмээр анх бол бид нарыг ирж яхад тийм цэргийн холбогдлолтой машнууц нэг хоёрыг үзүүлж исэн. Тэгээ одоо ингээ бид нэр ингээ зэргүүдээс асууж байгаа ямар төрлийн кино үзмээр байна тий? Тэрийг асууж байгаа кино үзүүлж байгаа. За хэдүүлээ. Одоо чинь энэ Ревнант гэдэг номноос хэдүүлжсэн кино байна. Ямар нэртэй ном вэ? Бас яг ижил нэртэй Ревнант гэж зохиол байдаг. Тэрнээс хэдүүлжсэн. Интернет яаж нэ? Яа. Одоо ер нь бол танадаа соёл хүмүүжлийн ажил бол их хийдэм байх. Тэгээд 7 хоногт хэдэн удаа ингээд яг цэргүүд ингээд яг ингээд чөлөө цагаараа ч юм эсвэл яг нэг тийм сургалтын үйл ажиллагаа болгоод ингээд яг кино үздэг юм бэ тий. Ер нь бол 7 хоногийн амралтын 2 өдрийнхөө аль нэг өдөр бол ер нь заавал кино үзүүлдэг биднэрт гоё. Тэгээ ингээ үнэхээр ингээ чөлөө цагтаа ингээ боломжтой байвал 2 кино хүртэл үзүүлж болдог. Тиймээс ингээ ер нь бол бид нар бол ер нь бол гоё байгаа. Бас ингээд цэрэгт ингээд албаа хагаад хажуугаар нь бас ингээд бэлгээ сургалтаа хийж байгаа шүү дээ. Тэгээд тэрнийхээ хажуугаар ингээд ном уншаад кино үзээд ингээд дуулан секцэд ингээд хамагдаж явж байгаа юм байна. Одоо ингэснээр бас хувь хүний хөгжүүлэлт ч юм уу бас яаж нөлөөлж ийн те бас дан ганц ингээд цэргийн ингээд жагсаал юу хийхээс гадна бас өөр юм хийж байгаа юм байна шүү дээ. Би бол ер нь зорилгоо биелүүлж байгаа. Цэрэгт ирж байгаа бас зорилгоудын маань нэг ингээ энэ нэг жилийн хугацааг өөртөө ингээ хөгжүүлж болох бүх талаас нь ингээ хөгжүүлэх зорилго тавьж ирсэн. Яг тэрнийхэн ч үндсээр би одоо ингээ би бялтар ингээ оюун санаа ингээ те хэл яриа гэ бүх талаас нь ингээ өөрийгөө хөгжүүлж байгаа юм шиг. Энэ тал дээр бол би бас их өндөр сэтгэлтэй байгаа. Тэгээ ингээ олон ном унснараа хэл яриа зэгцэнтэй их бид нэр ингээ 7 хоног болгоны бүтэн сайн дуулж ингээ унсан номныхаа талаар би дэ ярихдаа ингээ илтгэх чадвар сайжирдаг. Тийм болохоор ер нь цэрэгт байхдаа ингээл өөрөө л хүсүүл ингээ өөрийгөө бүх талаас нь ингээ маш сайнаар хөгжүүлж болдог тийм газар шүү гэж хэлмээр байна. Ном унших, кино үзэх хоёрд бол ер нь их ялгаатай. Киног бол яг ингээ үзэж олон бас ингээ гоё шүү дээ ингээ дотор ноорч байгаа тийм. Харин ном уншна гэдэг их сонио. Зөөр ингээ нийлүүлсэн үсэг уншиж байгаа юм нэ. Тэр ингээ үсгийн унших төдийлөл ингээ толгоонд чи ингээ дүр суулж бууж ийн гэдэг маш гайхалтай зүйл. Тийм учраас ер нь кино үзснээс ингээ ном уншсан хамаагүй л тийм төсөөллөөр гэ тархинд чи ингээ гоё тодор үлддэг гэж би хөвдө бодлоо л доо. Одоо бас энэ киноны хувьд л чи номноос ингээ санаа авч хийсэн кино гэж тэнгүүд магадгүй чиний хувьд номыг уншсан байж болно. Тэнгүүд кино ингээ үзэхээр бас сэтгэл төрөхгүй ч юм уу. Сэтгэл төсөл номноос ингээ даваалцсан байж тээ гэдэг ч юм уу тийм үү. Яг надад нөгөө яриадсан Норвегийн хоо гэдэг номны кино байдаг. Тэгээ би ингээ номыг уншчаа киноныхын трейлерыг чөлөөгөр гаргахтаа харсан л та. Тэгээ ингээ харахад одоо ингээ тархиндаа ингээ дөрүүдийн төсөөлсөн байгаа шүү дээ нэг. Тиймэрхүү дүр төрхтэй. Тэрнээс нь жоохон өөр байхад бас жоохон эвгүүлээд юм билээ. Гэтэ бас ингээл бас кинонд гарчвал бас гоё юм байлээ. Яг үнэхээр ийм хүн байдаг юм те. Гэл нэг иймэрхүү зүйлс царайд тэгвэл ингээ унсан ном чи ингээ илүү өөр өнцгөөс харагддаг. Иймэрхүү хүмүүс ийм үйлдэл хийсэн байна гэд. Тэгж харагдсан юм билээ. За ер нь ингээд асуух хэрэгтэй. Та хэд нэг сонсох юу вэ? Тэ. Кино үзүүлэхдээ ингээ бүгдийг суулгаж жагаад ингээ асуудаг л да. За ингээ одоо ямар төрлийн кино үзмээр байна гэд. Тэд ингээ бөөндөө ингээ ярьцгааж жаад ингээ санал тавцсан бол гарын нүргүүлээд тэг ингээ цэргүүдхэн гоё саналыг их гоё хүлээж аваад тэг гоё киног үзүүлдэг.
Тэгээ ингээ манай кино тавьдаг байлгч нь одоо ингээ харуулж байгаад энийг үзгүй гэж байгаа л тэгэл хамгийн их ойрсон дээр нь те энийг үзүүлээгээл тэгэл үзүүлдэг. Ер нь бол гоё чөлөөтэй байдаг л та бид нэр. Окей, асуулт. За тэгвэл бас өнөөдрийн бас ингээд ялцлага маань энэ хүрээд бас өндөрлж байна. Тэгээд магадгүй бас ихэнх хүмүүс зүгээр цэргийн ангийг те ингээд бас ингэж кино үзэж болдго юм байна, ном уншдаг юм байна гэж төсөөлдөггүй байх. Тэгээд бас цэрэгч явж үзээгүй ч юм уу, цэргийн албыг ингээд бас буруугаар ойлгодог хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүс хандаад бас ингээд юу гэж бас хэлмээр байна те. Магадгүй бас дараагийн ингээд цэрэг болох гэж байгаа хүмүүс байгаа штэ. Цэргийн албанд явах гэж байгаа тийм. За би ингээ дараагийн ингээ цэргийн алба хаах ингээ өсөлтөө дүүнэртэй хэлэхэд хэрвээ та ингээ эр хүн болж төрсөн л бол ингээ эр хүний ингээ амьдралаас олж авч чадах хамгийн том гавьяа шагнал бол цэргээс халагдах мөчд чинь ингээд өөр чинь бахлаад ингээ нөлөөс туслуулаад зогсож байгаа аав чинь төрөх юм шүү л гэж хэлмээр байна да. Энэ бол амьдралаас авч авах хамгийн том шагнал шүү. Тиймээс ч гэсэн та бүхэн ингээд боломж аваад тэр шагналыг олж аваарай л гэж хэлье да. Нөгөө нэг гэр бүл хангаа мэддэг гэсэн штэ. Тэгээд нэг удаа ийсгээ тэгжсэн. Тэгэхэд бас ямар бидэн жас чамд төсжсэн бэ те. Тэгэхэд бол би бол үнэхээр гайхсан. Яг л зүйлж юм шиг л. Нэг тийм болоод байгаа юм шиг гүүж юм шиг. Уг нь 15 минутаас 20 минут уулздаг л дээ. Тэг ингээд дүүгээ ингээд үнсээл ээжтэй ингээд ээж дүнсүүлэл тэгэл байж тэгэл нэг л мэдгэд тийм явцдаг амарсан хурдан явах хугацаа хэлээ. Тэгэл юу болоод байгаа энийг ойлгож чадахгүй ингээд тарих маань ингээд итгэж чадаагүй ажил дуусчдаг тийм хугацаа юм байлээ. Тийм мэдрэмж бол нэрээ үнэхээр гоё. Ер нь л тэгээд эр хүн болж төссөн удаас энэ мэдрэмжийг бас мэдрэх л ёстой байх тий. Хүн болж төрснөх тэгэл мэдэрч болох бүх мэдрэмжийг тэгэл мэдэрч аваад тэгэл өгснө. Ер нь бол дээлтэй. Тийм ч болохоор ингээд цэрэг хаажаа миний хувьд бол үнэхээр юм багхгүй шүү дээ. За манай мандын сайтын ялцлагын нүд өндөрлж байна. За тэгээд баяртай. Баяртай.